Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн учир битүүлэг трейлер төрлийн Drop киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Датагаа үржүүлээд бэлгийн аваарай. Mobicom Data X2 урамшууллаа дахин эхлүүллээ. 10,000 төгрөг болон түүнээс дээш бүхэл дата багц 2 дахин үржигдэн мөн дээрэс нь нэмэлтээр бэлэгтэй болох боломжтой. Тэр нь юу вэ гэхээр Mobicom аппликейшнаар нэмэлтээр 5,000 төгрөгийн 3 ГБ дататай хүрд эргүүлэх хэрэг авна. Хүрд эргүүлээд iPhone 16, ZTE Nubia Neo 2, MonPay-ийн 1 сая төгрөгийн эрхийн бичиг зэрэг олон бэлгүүдээс хожих боломжтой. Өдөр тутмын хэрэглээгээ худалдаж аваад л бэлэгтэй болох боломжийг бүү алдаарай. Violet нэртэй бүсгүй нэлээд хүнд шархагдсан байдалтай газарт хэвтэнэ. Тэрээр хүчээш авахын холдохыг оролдсон ч нөхөр Блейк нь ирж түүнийг хэрцгээгээр өшөглөв. Тэгэд Блейк түүн рүү бууга чиглүүлж угаад удалгүй түүнд бууга өгч өөрийг нь бууд хэмээн шаардлаа. Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа Violet-ийн амьдрал нэлээд дээрцсэн байх ба одоо тэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах хэмжээр ажилладаг. Нэг өглөө түүнд Хенри нэртэй залуугаас гадуур гарах санал тавьсан зурвас ирнэ. Энэ үед захилгааны компани ажилтан гэх хүн тоолуур шалгахаар ирэв. Улмаар Violet төдилийн бодсонгүй түүнийг гэртээ орууллаа. Орой болж Violet Toby гэх хүүтэйгээ тоглож байгаагаар үйл явдал үргэлжлэнэ. Удалгүй түүний дүү Jane Toby-г харахаар ирснээр Violet болзоондоо явхаар болов. Тэрээр болзоондоо зориулан хувцлаад дүүдээ Toby яг 8 цагт унтах ёстой гэд өөрийгөө тэднийг камераар ажиглаж байгаа гэдгийг хэллээ. Удалгүй тэр машин дээр давхарт байрлах нэгэн тансаг зоогийн газарт ирнэ. Түүнийг захилгаан шатанд явж байхад Хенригээс 10 минут хоцорно. Явж болохгүй шүү. Үнэтэй зүйл захиалаад хүлээж өгөөрэй гэсэн зурвас ирэв. Violet Tekken дээр очиод Kara нэртэй нөхөрсөг бартендертэй уулзлаа. Violet уух юм захиалаад залуутай анхудаа болзож байгаа болохоор сандарч байгаагаа хүлээн зөвшөөрнө. Хэсэг хугацааны дараа Violet дээр түүнийг болзоот бүсгүй Diana-тайгаа андуурсан Richard гэх хэрэгтэй ирэв. Violet өөрийгөө Diana биш гэдгээ тайлбарлахад эвгүй байдалд орсон Richard уучлалт гуйж тэрээр сохор болзоо хийж буй бүсгүйгээ хүлээж байна хэмээн тайлбарллаа. Дараа нь тэд хэн хэнийхээ болзоонд амжилт хүсч хундаг тулгахтай зэрэгцэн Phil гэх залуу тэдэнд саадуулна. Тэгээд Kara Phil Violet-д сета хаяхыг оролдоход Kara Violet-ийг болзоонд ирсэн гэдгийг нь хэлж Phil-ийг явуулав. Тэгэд Kara Violet-аас уучлалт гуйж шинээр орсон төгөлдөр хуурч залуу хүн бүртээ сета хайдаг гэж тайлбарллаа. Энэ үед Richard-ийн сохор болзооныхоос Diana ирж тэд ширээ рүүгээ явна. Violet дүүрүүгээ зурус бичих гэж байтал ягаад ч юм AirDrop-тай адилхан DigiDrop гэх аппликейшнаас хөгжилтмөр байна уу гэх мим ирэв. Тэрээр хэн илгээснийг нь гайхан эргэн тойрноо ажиглахад хэд хэдэн хүн утсаа оролдож байлаа. Удалгүй Henry чирж Violet-ийг үдсгэлэнтэй харагдаж байгааг хэлнэ. Дараа нь тэр хоёр хотын үдсгэлэнтэй төрх харагдах захиалсан ширээндээ суув. Зурагчин Henry машинда камера орхиж эрсдэл гаргахыг хүсээгүй тул цүнхээ авчирсандаа хүлцэл өчнө. Henry жижиг хоккейн шайб гаргаж ирээд Toby-д зориулсан бэлэг гэж тайлбарлахад Violet дэнэн сэтгэгдэл төрүүлж тэрээр талархлаа илэрхийлнэ. Энэ үед Matt нэртэй зөөгч ирээд тэднээс уух зүйлийн захиалга аваад яв. Гэнэт Violet DigiDrop-оор дамжуулан өөр нэгэн мим хүлээн авах ба энэ удаад тэрээр тоохгүй өнгөрөөж чадсангүй. Тэрээр үнийг Хенрид харуулснаар тэд хэн мим илгээгээд байгааг олж мэдхээр ажиглана. Удалгүй тэд төгсөлтийн үйлчлэгээ тэмдэглэж байгаа хүүхдүүдийг хараад тэднийг зүгээр л тоглоом хийж байна хэмээн таамаглалаа. Удалгүй Violet дахин DigiDrop-оос зурвас хүлээн авах ба энэ удаад түүнийг гэрийнхээ хамгаалалтын камерыг шалгахыг хүсжээ. Violet камера шалгахад Toby Jane 2 унтлахын өрөөндөө байгаа ч зочны өрөөнд камер руу буу барьчихсан багтай хүн байгааг харамгацаа сандарна. Henry түүнээс юу болсныг асуухад Violet-д амаа ханих гэсэн өөр нэгэн зурвас ирлээ. Айж сандарсан Violet ариун цэврийн өрөө рүү орох гэж байгаа дүрсгэн 911 рүү залгахыг хичээдэгч утсыг чинь хувилчихсан. Би бүх зүйлийг харж байгаа гэсэн зурвас ирэв.
үргэлжлүүлээд рестораныг орхивол хүүчин үхэх гэсэн зурвас ирнэ. Виолет ариун цэврийн өрөөнд орж ирээд хэсэг охидтой таарч тусламж гуйх гэхэд охидоос тусламж хүсвэл би мэдэх болно гэсэн зурвас ирлээ. Арга мухарцсан Виолет охидын нэгээс сурмуусны будаг авч алган дээрээ туслаарай гэж бичих гэсэн ч харамсалтай нь охид түүнийг ойлголгүй өрөөнөөс гарав. Сандарсан Виолет угаалгын өрөөг шалгаж үзээд удалгүй угаалтуурын доор нуусан төхөөрөмжийг олж харснаар цожирдно. Түүнийг ширээнд буцаж ирэхэд Хенри түүний тайван бус байдлыг нь анзаарлаа. Гэтэл Виолет аав нь нас барснаас хойш хүүгээсээ холдож байгаагүй болохоор санаа зовоод гэж тайлбарлав. Энэ үед түүний харц ширээн дээрх гэрлэн дээр тусч өөр нэг төхөөрөмжийг анзаарснаар тэдний яриаг сонсож байгааг мэдээд бүрч хүнд байдалд орно. Улмаар Виолет Хенрид өндрөө сайдаг болохоор өөр ширээнд суух санал тавилаа. Хенри ч эргэлзэлгүй зөвшөөрч ширээгээ солихоор Мэттийг дуудав. Удалгүй зөөгч ирээд тэднийг өөр ширээнд суулгахаар болоход Виолетед дахин зурвас ирэх ба ширээгээ сольж болохгүй. Хэрвээ буцаад суухгүй бол Тоби минутын дотор өөхөх болно гэсэн байлаа. Сандарч сонголт үлдээгүй Виолет анханасаа хотын үзмжийг харахаар ирсэн болохоор буцаад ширээндээ суухыг санал болгоно. Хэдийгээр Хенри Мэтт хоёр эргэлзэж байгаач түүний хүсэлтийг зөвшөөрөв. Удалгүй Мэтт ирээд тэдний захиалгыг асуухад Виолет натаас юу хүсэж байгаа юм гэхээ зурвасыг чимээгүй бичлээ. Гэтэл сүрдүүлэгч Хенригийн камернаас картыг нав. Яаж авахаа өөрөө шийд гэж тушаана. Улмаар Виолет буган цагаа авч Хенриг сатарч байх хооронд цүнхэндээ хийв. Мэттийг явсны дараа Виолет цагаа алга болгосон дүр эсгэж түүнийг орж ирэхэд байсан гэж тайлбарллаа. Тэгэд Хенриг ажилтан дээр очиж түүнийг харсан эсхийг асуухыг хүснэ. Хенри босч явхад тэрээр түүний цүнхнээс камерыг нь гаргав. Виолет камернаас хотын даргын авилга хуурам эхлэлтийг илчилсэн санхүүгийн тайлангууд мөн холбос үлбэтэй хүмүүсийн хамт авахулсан хэд хэдэн зургийг олж харлаа. Виолет тэр даруй SD картыг сугалж аваад суудалтаа суухтай зэрэгцэн Хенри буцаж ирнэ. Хенри ажилтан цагийг нь хараагүй байна гэдгийг хэлэхэд Виолетед ариун цэврийн өрөө рүү оч гэсэн зурвас ирэв. Тиймээс тэрээр Хенри ариун цэврийн өрөөнд цагаа орхисон байх гээд хүлцэл өчөөд явлаа. Ариун цэврийн өрөөнд дахин зурвас ирэх ба картыг эвдээд урсаг гэж тушаана. Хүүгээ хамгаалах ёстой Виолет картыг эвдэв. Дараа нь тэрээр сүрдүүлэгчийг гэрээс нь гарахыг гуйсан ч сүрдүүлэгч түүний ажил хараахан дуусаагүй байгаа. Альчуурны савыг шалга гэж тушаалаа. Виолет шалгаж үзээд дотроос нь шингэн олно. Сүрдүүлэгч шингэнийг Хенригийн уух зүйлд хий. Энэ өвдөлтгүй бас хурдан үхэлт хүргэнэ гэлээ. Виолет хүний аминд хүрч чадахгүй гэхэд сүрдүүлэгч "Тийм ээ, чи чадна. Өмнө нь чи хүний аминд хүрч байсан" гэсэн зурвас хэлгээв. Виолет өрөөнөөс гарч явахдаа сүрдүүлэгч хэн юм бол хэмээн бодож ухаанаа уралдуулсаар түүнийг ширээн дээр ирэхэд Хенри өөрийгөө Виолетед таалагдахгүй байна гэж бодон хэдийнэ явхад бэлэн болсон байлаа. Дараа тохиромжтой үед болцож болох юм гэж Хенри хэлээд төлбөрөө төлөөд явхаар болсон. Улмаар түүнийг үлдээхийн тулд Виолет түүнийг үнсэв. Дараа нь тэрээр Хенригээс үлдээч гэж гуйхад догдолсон залуу зөвшөөрлөө. Энэ үед тэд даяан ууртайгаар Ричардыг новшгиж дуудаад гарч явахыг анзаарна. Ингээд тэднийг ширээнд буцаад суухад сүрдүүлэгч ажлаа дуусгах гэсэн зурвас илгээв. Удалгүй Мэтт захиалга авахар ирэхэд Фил төгөлдөр хуур тоглож эхэллээ. Энэ үед Виолетед нэг санаа төрж төгөлдөр хуурчид гар цайлгах мөнгө өгөхийг хүснэ. Тэрээр уруулын будгаараа мөнгөн дээр хүмүүс барьцаалагдсан гээд гэрийнхээ хаягийг бичиж Мэттэр дамжуулан Филд өгүүлв. Мэтт Филд мөнгө өгсөний дараа Виолет Хенригээс ажлынхан тухай асуулаа. Эндээс Хенри хотын даргын хэвлэлийн газарт гэрэл зурагчнаар 5 жил ажилласан болох нь тодорхой болно. Виолет илүү гүнзгийрүүлэн асууж хотын дарга сайн хүн үү гэхэд Хенри тодорхой хариулт өгсөнгүй. Энэ хооронд Фил гарын мөнгнүүдээ аваад явхаар бэлдэв. Удалгүй тэрээр Виолетийн бичсэн зүйлийг хараад хөшиж орхино. Виолет түүнийг хэнэгэнтэй уцаар ярьж байхыг анзаарах ба айсан Фил буцаад төгөлдөр хуур дээрээ сууж сандарлаа дарахын тулд коктейл залгиллаа. Энэ үед Мэтт захиалсан хоолыг нь авчирснаар Виолет салаад идэх гэтэл салаатан доор нь түүний Филд өгсөн мөнгө байх нь тэр. Үүнтэй зэрэгцэн сүрдүүлэгчээс "Чи бүтлгүйтлээ" гэсэн зурвас ирэв. Виолет уучлалт гуйсан ч хэдийнэ оройтсон байлаа. Фил коктейлөө ууж дуусаад шалан дээр үхэдхийн унана. Айсан Виолет яран гэрийнхээ камернуудыг шалгахад багтаа ир Жэнийг зохиж унган Тобиг өрөөнд нь түгжин. Тэгэд сүрдүүлэгч "Ажлаа дуусга"
гэсэн зурвас бичлээ. Энэ хооронд Фил босч ирээд цахилгаан шатанд суув. Гэтэл сүрдүүлэгч Филийг үүдний танхимаас амьд гарч чадахгүй гэж бичнэ. Хэдийгээр Виолет дотроо айж сандарч байгаа ч хүчээр инээмсэглэн бүх зүйл зүгээр мэт дүрсэглээ. Тэрээр Хенрид нэрээ Mobicom-ийн хэрэглэгч нараа Data X2 урамшуулалт хамрагдаж дата багцаа 2 дахин үржүүлж аваад хүрд эргүүлэх эрх авч хүрдээ эргүүлж олон бэлгийн эзэн болох боломжтой штэ. Тэгээд хүрдээ эргүүлнэ гэхээс жаахан догтлоод байна л та гэж тайлбарлан уур амьсгалыг илүү сайжруулахын тулд тек рүү очиж текила уух санал тавив. Тэгээд Виолет босохдоо цүнхээ унгаснаар Хенри түүний бугуун цагийг харчихна. Текэн дээр Виолет 2 хундаг текила захиалахдаа хороо хийхийг оролдлоо. Гэтэл сүрдүүлэгч ширээн дээрээ очиод хий гэж тушаав. Виолет ширээн дээрээ буцаж ирэхэд Хенри түүнд бугуун цагийг нөхч түрүүнд цүнхнээс нь унсан гэдгийг тайлбарлана. Виолет байнга л рестораны эргэн тойрныг ажиглаж сэтгэл нь тавгүй байгаад Хенри бухимдлаа. Хенри түүнийг шудраг байхыг хүсч ямар нэгэн зүйл болохгүй байгаа бол тусалж чадна гэдгээ илэрхийлв. Энэ үед Виолет өнгөрснөө бодно. Тэр шөнө Виолет нөхөр Блэкийг буудах гээд чадаагүй байна. Бяцхан Тоби бүгдийг нь хараад уйлаад байсан тул Блэк бууг Тоби руу чиглүүлжээ. Одоо цагт Виолет тэр үеийн сэтгэлийн шарх үлдээсэн явдлыг Хенрид ярьж өөрийгөө муу ээж гэж боддгоо илэрхийлв. Учир нь тэрээр Тобиг төрсний дараа ч хүчирхийлэгч нөхөртөөгөө үлдсэн болохоор хүүхэд нь хизэж харах ёсгүй байсан хүчирхийллийг харсан гэдгийг тайлбарлана. Түүний сэтгэл эмтрэм түүхийг сонссон Хенри ч бас нэг удаа үүнтэй төстэй нөхцөл байдалд байснаа хуваалцлаа. Түүний хамгийн ихэр итгэдэг хүн нь аимшигтай хүн болон хувирчээ. Тухайн үед олон сайн хүмүүсийн сэтгэл шархалсан ч Хенри зогсоохын тулд юу ч хийж чадаагүй гэдгээ хуваалцлаа. Тэгээд Хенри өөрийнх нь хуучин эхнэр болон Виолетийн хуучин нөхөр итгэлийг нь дагаагүй болохоор л одоо энд хэн нь ингээд сууж байна гэж хэлнэ. Үүнийг сонссон Виолет инээмсэглэж Хенриг сайн хүн юм гэж хэлв. Тэгээд Виолет нэмгээ мартчихжгээд Хенриг текнээс авчрахыг гуйлаа. Хенри босч явхад Виолет сэтгэл нь шархалсан байдалтай хорыг текилаар нь хийн. Удалгүй Хенри нэмбэг авчирээд текилаг уух гэж байтал Виолет түүний аминд хүрч чадлагүй дарсаа асгаснаар текилаг нь уулгасангүй. Улмаар Хенри дарсаа цэвэрлэхээр явхад сүрдүүлэгчээс ухаалаг үйлдэл биш байлаа гэсэн зурвас ирэв. Хэсэг хугацааны дараа Кара Виолет дээр хурч ирээд түүнийг өнөө оройжонго хачин байгааг нь анзаарсан тэрээр бүх зүйл зүгээр үү гэж асуулаа. Хэрвээ болзоо асуудалтай байгаа бол тусалж чадна гэдгээ илэрхийлнэ. Гэтэл Виолет энэ бүхэн Хенригээс болоогүй өөр зүйлээс болсон гэдгийг хэлв. Удалгүй Кара Ричард өөр эмэгтэйтэй болзож байсан ч оройжонго Виолет руу ширтээд байсан гэдгийг хэллээ. Ууралсан Виолет 2 хундагтай текилага барин Ричард дээр очино. Виолет Даяна болзоогоо орхиж явсанд харамсаж байгаагаа илэрхийлэн түүнд текила уухыг санал болгоход с жигтэй Ричард Виолетийг нэрээр нь дуудаж уухаас татгалзав. Гайхаж хэргэлдсэн Виолет өмнө нь түүнд нэрээ хэлээгүй гэдгээ хэллээ. Өөрийгөө илчлэгдсэнийг ойлгосон Ричард Виолетийг суухыг хүсээд өөрийгөө сүрдүүлэгч мөн гэдгийг илчлэнэ. Дараа нь Ричард өөрийгөө хотын даргад ажилдаг холбооны мөрдөх товчооны мэдээлэгч Хенриг хөнөөх үүрэг авсан гэдгээч мэдэгдэв. Тэгээд тэрээр Digidrop-ын зурвасуудыг хайх боломжгүй болохоор Violet-д даалгавар өгөхөд хялбар байсан гэдгээ хэллээ. Violet яагаад өөрийг нь сонгосныг асуухад Richard өмнө нь хүний амьд хүрч байсан болохоор түүнийг гүтгэх нь илүү хялбар байх болно гэж тайлбарлана. Violet хуучин нөхрөө хөнөөгөөгүй гэхэд Richard түүнд итгэсэнгүй. Өнгөрсөнд Blake Toby-г бараг л буутах гэж байхдаа цагдаагийн дуут дохойг сонсоод өөрийгөө буутсан нь тодорхой болно. Улмаар Ричард Виолетийг өөрийн хэрэгт огт хамааралгүй Филийг татан оруулж амь насанд нь хүрсэн гэж буруутгав. Мөн Виолет Хенригийн уух зүйлд хор хийж байгаа нь бичигдсэн болохоор түүний хувьд өөрийгөө зөвтгөх ямар ч арга байхгүй гэдгийг хэлнэ. Харин одоо үлдсэн ганц боломж болоо хүүгээ аврахын тулд Хенриг хөнөөх гэдгийг анхаарууллаа. Удалгүй Хенри ирэхэд Violet түүнийг Ричардтай танилцуулж өөрсдийгөө хуучны найзууд гэж хэлв. Тэгээд Хенрид хордуулсан текилага өгнө. Хенриг текилаг уусны дараа Violet түүнийг ширээндээ очиод хүлээж байхыг хүслээ. Хенриг явсны дараа Violet Ричардаас ажлаа дуусгасан болохоор өөрийн хүнээ гэрээс нь явуул гэж шаардсанаар Ричард багтай хүнийг гэрээс нь яв хэмээн тушаана. Зорилгоо биелүүлсэн Ричард Violet-тэй ярилцсангаа амттнаа идэв.
Амттныхаа талыг идчихэд байтал Виолет хорыг Хенригийн уух зүйлд биш харин түүний амттанд хийсэн гэдгээ илчиллээ. Ууралсан Ричард бууга гаргаж ирэхдээ зэрэгцэн Хенри Виолетийн урдуур нь орж буудуулна. Улмаар ресторанд эмх замбраагүй байдал үүсч айсан хүмүүс зүгтааж эхлэв. Энэ хооронд Ричард Виолетийг хөөж түүнийг яг буутах гэж байхад Кара хөндлөнгөөс оролцсноор цонх руу буудлаа. Хорцсон ч гэсэн Ричард Караг хутгалж анхаарлаа Виолет руу хандуулна. Ричард Виолет руу бууга чиглүүлэхэд Виолет түүний арын цонхонд сумны ором орсон байгааг анзаарав. Энэ үед Ричард руу байшинд байсаар байгаа багтай хүн залгах ба Ричард утсаа авч тэднийг хөнөө гэж тушаахтай зэрэгцэн Виолет хоккейн шайбыг шидснээр цонх хагарч Ричард сорогдон барилгаас унаж өглөө. Харин Виолет ямар нэгэн зүйлээс өлөвөгдсөн ширээний бүтээлгнээс зүүгдсэн байв. Улмаар ширээний бүтээлэг тасрах гэж байхад азар Хенри ирж Виолетийг татан ресторанд оруулна. Үүний дараа Виолет камера шалгахад багтай хүүгийнх нь өрөө рүү явж байх нь тэр. Виолет Хенригийн машины түлхүүрийг авч Хенрид цагтаа дууд гэж хэлээд ресторанаас гарав. Виолет хар хурдаараа гэрлүүгээ давхих хооронд Жен ухаан орж Тобиг хайна. Энэ хооронд багтай Тобиг барьж аваад түүнийг гэмтэх гэж байхад Жен түүний хөлөнд хутгалснаар Тоби аюулаас мултрана. Улмаар тэд өрөөнд орж хаалгыг тавилгаар даруулав. Харамсалтай нь багтай хаалганы завсраар Женийн гаранд буудна. Үргэлжлүүлээд тэрээр Тобиг шалган хэд хэдэн удаа орлуу буутахтай зэрэгцэн Виолет гэртээ ирэх ба багтай түүнийг сонслоо. Багтай доошо буухад Виолет шийдэмгий байдалтайгаар галтгооноос хутга авч тулаанд бэлдэв. Хэсэг хугацааны дараа багтай зочны өрөөнд ирэхэд Виолет түүний мөрөнд хутгаа зовдогч багтай түүнийг ширээн дээгүүр шийднэ. Улмаар багтай бага авахд тэрээр өглөө ирсэн захилгааны компани ажилтан байлаа. Эрэхтээ Виолетийг гүйцэх гэж байтал гэнэт буу ачсан Тобигийн удирдлагатай машин ирэх нь тэр. Виолет бууг авч эрэхтэйг өгтлэн дуудснаар эцэст нь бүх зүйл дуусч ээж хүү хоёр тэврэлдэн. Хенри эмнэлэг твтэж байгаагаар үйл явдал үргэлжлэнэ. Мэдээгээр хотын даргын алба мөнгө шамшигдуулах болон ресторанд үүссэн эмх замбраагүй байдалд оролцсныг мэдээлнэ. Удалгүй Виолет ирэхэд Хенри амийг нь аварсанд талархав. Жен ч бас энэ эмнэлэгт твтэж байгаа ба тэднэрээр тоглоом шоглоом хийгээд явсны дараа Хенри Виолет хоёр дахь болзоондоо явхаар төлөвлөснөөр кино төгсдөг.